сайн байцгаана уу? Сараана ойрт YouTube дээр бичлэг оруулсангүй. За тэгээ энэ удаагийн бичлэгээр яг энэ сэдвээр буюу сүнсний сэрэлт болон газар дуулга гэсэн сэдвээр бас ярилцах цаг нь болжээ гэдэг үднээс одоо энэ яриаг хийж байна. За сүүлийн үед бол сүнсний сэрэлт буюу хумсны сэрэлт Монгол сэрхүй, тэнгэр сэрхүй гэд маш олон төрлийн сэрэлтүүд бол явагдаж байгаа. За тэр мэдрэмжийг авсан учраас энэ бичлэгийг бас үзэж байгаа ах гэж бодож байна. За энэ дээр анхаарах зүйлүүдийг бас та бүхэнтэй ярихыг хүслээ. За мэдээж энэ гашиг дээр хэлэлцлэмжлэн төлөвлөгөө ямар хэрэгтэй вэ? Амьдралаа системчлэх, төлөвлөх одоо яг зүгээр л нэг арган амьдрал дээр матрикс дээр байгаа юм шиг нэг юм төлөвлөөд амьдрах гээд байгаа юм шиг Энэ ямар хэрэгтэй вэ гэдгийг бас та бүхэнтэй бас ярилцъя гэж боддлоо. Тэгээд би өөрийнхөө бас маш логиктой ярилцсан ярина. Тэгээд та бүхэн бас авах гээхийн ухаанаар бас ханаарай гэж хүсэж байна. За би ингээд сүнсний сэрэлт буюу өөрөө сэрээд энэ амьдралыг өөрөө бүтээж болох юм байна. За өөрөө бүтээж болох юм байна. Би хүснээр одоо энэ амьдралаа сонгож болох юм байна штэ. Би заавал тэр зовлонтой амьдралыг сонгох шаардлагагүй юм байна. Асуудлыг шийдэж одоо заавал амь насаа өгч амиа хорлож бас өхмээр санагдсан тэр амьдралыг мэдрээд явах шаардлагагүй юм байна. Харин энэ амьдралаа өөрөө бүтээж болох юм байна. Өөрийнхөө чөлөөтэй сайхан амьдарч болох юм байна гэдэг энэ мэдрэмжийг аваад ингээд. Одоогийн байдлаар нэг 2 дахь жил рүү орж ийн гэх юм уу. За тэрнээс хойш бүх сонголтуудыг бол аль болох өөртөө тавтай, тухтай, амар амгалан болгох талаас нь сонголтуудыг хийж ирсэн. За үр дүнд нь юу болсон бэ гэхээр өмнө нь би тэгж их зовж исэн, тэгж их шаналж исэн. Тэр мэдрэмжээсээ ер нь бол нэлээд сайн холдож өгсөн. Одоо дурсан санаа би ингэж зовж исэн шүү дээ гэж ярихад ч хүртэл айгүй хэцүү болсон. Одоогийн байдлаар бол ингээд бүтэн нойртой, сайхан амгалан, үнэхээр ядраа дэвэл амарчдаг, ирч хүч ороодох юм бол юмаа хийчдэг, ингээд явж байна. За энэ 2 жилийн хугацаанд би юу хийх вэ гэдгийг бас олж чадсан. Та бүхэн бас миний сүнслэг яриа хэсэг дээр бол зорилгоо тодорхойлсон гэд хүчрхэг зорилго гэдэг сэдвийг бас сонсох юм бол түүндээс мэдрэмж авч болно. Яг түүн дээр бол зорилго маань нэлээд хүчтэй гэдгийг 1 жилийн дараа харсан, анзаарсан, мэдэрсэн тэр эрчим хүнийг мэдрээд бүр гайхалтай мэдрэмжийг авч чадчихсан. За түүнээс хойш бол би одоо өөрийгөө ойлгосон. Би бол чиглүүлэгч хүн юм байна. Би бусдыг энэ амжилт, ад жаргал, утга учир, энэ тэмүүлэлтэй, эрч хүчтэй дотроосоо тэр эрч хүчин бэлгсэн бүтээж туурах юмыг хийх тэр хүсн бэлгсэн энэ амьдрал руу оруулах энэ чиглүүлэгч юм байна гэдэг мэдрэмжийг авсан. За би бол их гайхдаг гэсэн хүмүүс бас намайг их гайхдаг. Маш их зүйлийг хийдэг, бүтээдэг. Ерөөсө зүгээр сууж чаддаггүй. Тэгээ зүгээр суухаараа аюу хэцүү санагдаад юм хийгээд ахаараа илүү тайван болчдөг. Ийм зантай байсан. Тэгээ нийгмийн хувьд бол маш эсрэг санагддаг байсан бол одоо ингээд бодоход маш зөв санагдаж байгаа. Тэгэхээр хүний амьдралын утга учир гэдэг зүйл жинхэнэ өөрөөрөө хийхийг хүссэн зүйлүүдээ хийж амьдрах юм байна. Дуртай зүйл гэж ярьдаг Дуртай зүйл гэдэг нь болохоор тухайн зүйлээ хийхэд маш тухтай, тавтайгаар бүр ингээд тухайн зүйлдээ шимтэж ороод, бараг бяцлаглалын төвшөнд ороод төвлөрөөд хийх гэдэг зүйл байдаг юм байна. Тэгээ би юу хийхээрээ тэгж их төвлөрдөг, юу хийхээрээ тэр цаг хугацаа, орон зай бүх зүйлийг ингээд мартаж хийдэм бэ гэхээр ерөөсөө мэдлэг, суралцах, сүнслэг тэлэлтхийх, хумсрын тэлэлтхийх гэдэг энэ зүйл дээр бол би ухаангүй цагаа зарцуулдаг юм байна. Бараг зүудэндээ хүртэл түүнийхээ тухай боддог юм байна. Тэндээсээ аз жаргалыг авдаг юм байна гэдэг ийм зүйлийг анзаарсан. За ингээд явж байтал түрүү жил буюу 2025 оны 1 сараас хойш яг тэр сүнсний сэрэлт буюу энэ бүх зүйл энерги гэдэг юм зүйл юм байна. Сэтгэлийн амраа амгаланд орших юм байна гэдэг зүйл.
Тэгээд явж байтал юу болсон бэ гэхээр ерөөсөө энэ амьдралынхаа өнөө маргаашийнхаа зүйлүүдийг ингээд хаяад зөвхөн одоо өөрийнхөө сэтгэл дээр ажиллаа 5-6 сарын турш өөрийнхөө бүх дансыг ингээ хоосолсон байд юм аа. За тэгээд энэ ухаарлаар юу хэлэх гээд байна гэхээр бид нар сүнслэг хүсэлт хийж болно, ухамсараад хэлж болно, өөртөө ажиллаж болно. Гэхдээ яг энэ арган амьдрал буюу амьдралаа, арга гэрээ одоо хайж болохгүй гэдэг энэ санааг бол хэлэх гээд байгаа. Тийм учраас миний одоо энэ гаргаж байгаа дотоод хүч сургалт маань өөрөө яг юм системчлэгдсэн, газар дуулахтай, төлөвлөгөөтэй, сургалттай юм байдгаар онцлогтой. Гэхдээ энийг бол 100% гэж авч үзэхгүй учраас 20% оруулж өгч байгаа. Амьдралынхаа 20% дээр энэ аргын амьдрал дээр хэрхэн энэ сүнслэг бэлэг ухааныг буулгах вэ гэдэг энэ зүйлийг оруулж ирээд зүн бэлгээ зөвөр анирдаж ажиглаад түүнээсээ зөв төлөвлөгөө гаргаж сурах вэ гэдэг энэ зүйлүүдийг бол олж илрүүлсэн байгаа. За түүнийхээ дагуу ингээд жил гарan яваад амжилттайгаар сайхан өөрийгөө яг жинхэнэ сүнсний ажиллаа бол ингээд утга төгөлдрөөр 2026 оны 1 сарын 20-наас хойш ингээд эхлүүлээд явж байна. За ингээд миний хийж байгаа ингээд бичлэгнүүдийн маань чанар их муу байдаг. Тэг хүмүүс их ярьдаг. За одоогоор бол яг сүнсний ажиллаа эхлээд удаагүй байгаа учраас өршөөгөөрэй. За тэгээд дараагийн удаа илүү их одоо сүнсний ажил маань өргөн дэлгэр болж олон түмэнд хүрээд эхлэхээр утга төгөлдрөөр ач холбогдол өгөөд өөрийнхөө энэ ажилтаа олвол хөргөн мөнгийг бас зарцуулъя гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн маань өөрийгөө хөгжүүлье, өөрийгөө сайжруулъя, газар дуулахтай байя гэж бодож байгаа бол одоо миний гаргасан сургалт маань бол яг таарна гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол яг ийм хэцүү мэдрэмж аваад эхэлдэг. За манай бэлэг талын одоо өөрийгөө сүнслэг хөгжлөөр удам муксаа өвөг дээдсээ одоо сонсоод явж байгаа найзуудын хувьд бол яг ийм газар дуулах гэдэг зүйлийг хиймээр байна. Хит бас бэлэг талаа барьмааргүй байна гэдэг зүйлийг бас их ярьдаг. Тэгээд энэ талын холбох одоо гүүрэн болж өгөх юм аа. Тэгэхээр аль талдаа тэнцвэртэй аваа явчих юм бол сэтгэл санаа хувьд илүү их амар амгалан болдгоо. За ийм онцлогтой сургалт байгаа шүү. Тэгэхээр та бүхэн ерөөсөө төлөвлөх хэрэгтэй. Энэ арган амьдрал дээр хэрхэн амьдрах вэ? Яаж бэлэг ухааныг арга дээр хослуулах вэ? Хэрхэн өөрийнхөө жинхэнэ өгөгдөл дотоод хүчээрээ орлогоо олж ажиллаа хийж амьдрах уу гэдэг ч юм уу тий. Тэр зүйлүүдийг бол биежүүлэх хэрэгтэй. Амьдралын чинь хэв маамыг ямар байх юм? Өвөл нь юу их юм, зун нь юу их юм? Одоо жишээлбэл өвөл одоо ингээд нүүдэл чангаар төмөн маань одоо өвлжөөндөө буудаг, хавар болохоор зуншлага дээрээ буудаг гэдэг ч юм уу. Иймэрхүү ерөнхий төлөвлөгөө бол байдаг шүү. Огт төлөвлөгөөг бол амьдрдаггүй. Тийм учраас огт төлөвлөгөөгүй зөнгөө сонсож амьдран гэж бодож байгаа бол энэ бол одоо өрөөсгөл ойлголт шүү. Та бүхэн бас төлөвлөгөөтэй, бодлоготой, чиглүүлэгтэйгээр бол амьдралаа авч явах хэрэгтэй. Хоёрдугаарт бол энэ сүнслэг сэрэлтийн хувьд бол маш их юм сэтгэл зүйн донцлогоо улам бүр ихсдэг. Таны одоо төвшин ахих тусмаа илүү их одоо дотроос чинь янз бүрийн зүйлүүд бол гарч ирдэг. Одоо нарийн дурсамжууд, нарийн далд ухамсарын мэдээлэлүүд гарч ирдэг. Тэр болгон дээр ажиллахад тохирсон одоо чиглүүлэгтэй буюу одоо ховс тухайн хүнд одоо нөдөөлөх үеийн дуу хоолойны өнгөөр бяцлаглалыг бас агуулж өгснөөр онцлогтой. За тэгээд 7 хоногт нэг удаа зүүмээр уулзаад бас тэр үеийнхаа одоо эрчим энергийг бас түгээгээд явнаа. Миний хувьд бол өөрийгөө бол тасралтгүй хөгжүүлж гин, тасралтгүй сайжруулж гин. Тэгэхээр энерги гэдэг зүйл ерөөсөө дамжт юм аа. Танд одоо энэ их ирч хүч, энэ их одоо урам зориг, үр дүнгээ харагдсан, мэдэрсэн энэ эрчим энерги хэрэгтэй бол би бол хуваалцахад бэлэн байна гэж хэлмээр байна. За энэ зүйлийг ярилцъя гэд өнөөдрийн бичлэгээ хийсэн. Тэгэхээр сүнслэг сэрэлтийн үед бол төлөвлөгөө чухал шүү. Төлөвлөгөөтэй байгаарай. Яг энэ бичлэгийг сонсож байгаа хүмүүс өөрсдийнхээ төвшин төлөвлөгөө гаргаад амьдарч болно. Тодорхой системтэйгээр явъя гэвэл манай сургалтанд бас хамрагдаж болно шүү. Дотоод хүчинээ гэсэн сургалтын линк тайлбар хэсэг дээр орсон байгаа.